Галзуу кино сувагтан тавтай морил манахан. За та нартан гигэн харин Валентины өдрийн мэнд хүргье. За тэгээд хэдэн бороонууд нь энэ сайхан өдөрт зориулаад 2003 онд гарч байсан The Classic гэх энэ галзуу армантаг киног та нартай ярьж өгөхөр сонголоо. Энэ гайхалтай киног ийм өдрөл ярьж өгөхгүй бол одоо өөр хизээч ярих вэ тийм ээ. За тэгээд энэ галзуу гайхалтай киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк Messi-тэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд subscribe дарж амжаагүй саба адарсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих юм шүү дээ. Тэгээд энэ галзуу киноны тайлбараа хэдүүлээ одоо эхлүүлцгээе. За нэг үцгэлэнтэй охин гэрийнхээ гадаа хуучны номнуудаа үзээд ялгаад бүгдийг нь тэврээд өрөөндөө оруулж байгаагаар кино эхэлнэ. Өрөөндөө орж ирэхдээ цонхон дээр нь баахан тагтаа ирж эхэж. Тэгээ цонхороо солонгыг хараад ээжийнхээ солонгол диваажинд хүрэх хаалга. Хүн нас бараад энэ хаалгаар диваажинд очдөг юм. Гэж хэлж байсан үгийг саналаа. Охиныг жихээг нь 7 наснаас хойш таквендогоор хичээлсэн учраас одоо чадварлаг тулаанчулсан. Тэр өдөр жихээ гэрийнхээ эзүүлсийг янзалж угаад ээжийнхээ нандагнан хайрладаг байсан нэг хайрцгийг оллоо. Тэр хайрцагт ээжийнх нь анхны харь болсон найз залуутайгаа харилцдаг байсан загтлууд болоод ээжийнх нь өдрийн тэмдэглэлүүд байна. Тэгээ жихээ ээжийнхээ загтлуудыг уншиж эхэлж итэл гэрийнх нь утас дагуулж найз нь "Орой саминта гурвуулаа урлагийн музей явцгаая" гэж үрлээ. Жихээ гаднаа дурамчхан байсан ч дотроо баяртай байна. Учир нь тэр битүүхэндээ самминыг харж явдаг байлаа. Таанч жихэгийн найз Сугён саммины хойноос гүйдэг. Зөвхөн Сугёнч биш, сургуулийнх нь олон охтууд саммины хойноос гүйдэг байж. Тэм учраас Сугён тэрний удирддаг жүжигийн дугуйланд хамрагддаг болсон байна. Иннээс гадна Сугён саммин руу өдөр бүр имэйл бичдэг. Ингэхдээ тэр имэйлээ дандаа жихэгээр бичүүлдэг байлаа. Жихэгийн хувьд самминтай харилцаа тогтоохыг хүсдэг байсан ч саммин тэрнийг анзаардаггүй байлаа. Тэр нэг өдөр жихээг жүжигийн дугуйлан дээр нь анх удаа очиход Сугён тэрнийг самминтай танилцуулж. Гэвч саммин нэг их тоосон шинжгүй байна. Жихээг уцаар ярьчаад эргээд орж ирэхэд ээжийнхэн загтлууд салхинд хийсэд өрөөгөөр нь нэг тарчгаж. Тэгээд тэр загтлуудыг хайрцагт хийхдээ ээжийнх нь юун тэсөг гихч хүн лөө битсэн загтлыг олж харна. Тэгсэн тэр дугтуу дотроос Жуна гихч хүнд битсэн загтлууд бас гараад ирдэг. Гайхсан жихээ загтлыг уншиж эхэлнэ. Өглөө эртлэн босоод цонхоо нээтэл сэрүүн салхи сэвэлзэж намар болсныг надад санууллаа. Тэгээд би тэрл салхийг энэхүү загталтаа шингээж чинийхээ зүг илгээлээ. Ингэж эхэлсэн тэр загтал жихэд их л армантик санагдлаа. Тэгээд тэр хайрцагт дотроос ээжийнхээ тэмдэглэлийн дэвтрийг үзчээтэл тэндээс нь цонхны тавцан дээр суугаад ном уншиж байгаа нэг залуугийн зураг гараад ирнэ. За ингээд кино тэр цаг үеийн үйл явдал руу шилжнэ. Залууг Жуна гэдэг. Жунагийн найз Тэсо нэг өдөр ирээд "Хөөе, чи миний өмнөөс загтал бичиж өгөөрэй" гэж хэллээ. Уг нь Тэсо Жуна хоёр ойролцоо нуруутай байсан ч Тэсо ганцхан өвлийн дотор 36 см өсөөд Жунагаас даруй толгой өндөр болчихсон байлаа. "Юун загтал вэ? Миний ирээдүйн сүйдвэсгүй. Аавын найзын охин байгаамаа. Аав ээжүүд л тохирчихсан. Чи чадстай юм аа. Охидын хойноос гүөх шаардлагагүйж харин ч ядаргаатай. Би чинь нэг охинтой насаараа зууралдах төрлийн хүн биш штэ. Тэгээд ч аав тэр охины бичсэн загтлуудыг шалгаж үзэн барина гэдэл байгаа. Энэ зураг нь байна. Хөрхөн байна уу? Их хурлын гишүүний охин гэд бодохоор их хуучмсаг охин байгаа хаа." Тэр зун Жуна найзуудтайгаа хамт голоос авраг хар хорхой барих гэж оролдож байлаа. Тэгсэн хажуугаар нь өвхөр тэрэгтэй нэг хотын охин зөрж өнгөрлөө. Жуна охин лөө санамсаргүй гараараа далалтал нөгөө охин ч хариу далаллаа. Энэнд нь 3 найз хагартлаа баярлцгаана. Тэр өдөр мань 3 өвхрийн бааснаас нэг ховор төрлийн цог хорхой бариад зогсчээдэл нөгөө охин найзтайгаа хамт хүрээд ирнэ. Тэр охиныг Жүнхи гэдэг байж. Жүнхи бол киноны гол дүр загтал уншиж байгаа жихээ охины ээж нь. "Танаа энд голын цаад талд сүнстэй байшин байдаг гэсэн. Чи намайг тийшээ аваачиж өгч чадах уу?" "Чадна." "Чи завь сэлүүрдэж чадах уу?" "Чадна." "Тэгвэл 12 гээд голын ирэг дээр уулзцгаая." За тэгээ Жүнхийг явахад Жунагийн найзууд ирцгэлээ. Хотын залууч бас арай өөрөө шүү. Тэр яах вэ? Надад яаж завь сэлүүрдгийг заагаад өгч. За тэгээ тэр хоёр болцсон цагтаа голын ирэг дээр уулзлаа. Жүнхий чи гэрийнхнийхээ хараа хяналтаас мултарч чадсандаа баяртай байна. Тэгсэн мань Жуна заваа байрнаас нь хөдөлгөж чаддаггүй. Тэгээд хэсэг оролцсны эцэст заваа гол руу баг багаар сэлүүрдэж эхэллээ.
Тэгээд тэд танилцаж элдвэг ярилццгаана. Чи сууных гэсэн үү? Би бас сууных. Амралтаар авгын дайрсан. Ямар сонин тохиолдол вэ? Хойв тавилын болов? Юу гэнэ? Юу ч биш ээ. За тэгэд мань хоёр нөгөө сүнстэй гэгддэг байшинд ирсэнд тэнд хэнч байхгүй ээлхүүл байна. Тэгээд тэр хоёр орон гэргүй хүнтэй таарад цочсондоо үнхэлцэг нь хагарах шаглаа. Тэгээд жирийн хүнээс айсандаа хөрсдөгөө шоолж инээлдэцгэн. За тэгэд өдрийг зугаатай өнгөрөөсөн мань хоёрыг голын ирэг дээр эртэл завин гол дагаад урсаад явчихч. Тэгээд тэр хоёр борооноос хорогдох гэж гүйж угаад жүүхий шагаагаа гэмтээчлээ. Тэгэхэр Жуна тэрнийг үрээд холгүй хүн байх нэг сарвчин дор толгой хорогдно. Жунач сэргэлэнтэд хажууханд байх шивгааны талбайгаас шивга авчирч ганцхан цохиж хуваагаад хоёулаа баяртай нараггүй хувааж эдэцгэлээ. Бороо зогссны дараа тэр хоёр хамгийн ойр байх голын гарам руу алхацгаалаа. Жуна жүүхийг шүндэл болтол өөрч явдаг. Ядарч гин үү? Би хүн дагаз их хэддэг болохоор. Гүй хүнд биш вэ нөө? Би чамайг үүрээд сөөвөл орсон ч чадхаар байна. Худлаа яриагүй. Тэгэд алхаж явахдаа голын эрэг дээрх гэрэлт цохнуудтай таарлаа. Жуна тэднээс нэгийг барих гэж яваад бүгдийг нь үргээсэнд тэр хав бүхэлдээ гэрэлт цохнуудаар дүүрнэ. Тэгээд Жуна нэг гэрэлт цох бариад жүүхийд харуулсанд урд өмнө нь ийм зүйл харж байгаагүй жүүхий баярлдаг. Тэр хоёрыг завинд суугаад гол гатлахад нөгөө талд жүүхигийн гэрийнхэн хүлээцгэж байлаа. Тэм учраас жүүхий Жунад талархснаа илэрхийлж зүүж явсан зүйлтэй бэлгэлнэ. Гэрийнхэн нь жүүхийг аваад явсны дараа өвөө нэрээд уралсандаа мань хүнийг алгадаад яваад өгдөг. Тэгсэн удалгүй гэрийнхэн нь жүүхийг сөөвөл рүү явуулж. За тэгээд мань хоёр бие биенээ их санах боллоо. Жуна найз Тэсүгийнхээ өмнөөс жүүхий рүү загтал бичиж эхэлжээ. Ядж хахад нь сайн найзтай нь аав ээжийнхэн тохирсон бүсгүй нөгөө сайн болсон охин нь байх та яахав дээ гэж. За тэгээд загтлын эзэн нь сайн болсон охин нь учраас мань хүн битүүхэндээ гонигтай байна. Нэг өдөр Тэсү Жунадэр ирээд жүүхигийн оролцох концертын урилгыг хүлээж авсан гэдгийг хэлээд тэрнийг дагуулад хамт явлаа. За тэгээд концертын үеэр жүүхийг гарч ирэхэд Жунач өөрийн мэдлгүй босоод ирнэ. Тэгээд тэрнийг төгөлдөр хуураа тоглоход мань хүн алам хайрна. Тоглолтын дараа жүүхий цэцэг барьчихсан зогсож байгаа Жунаг хараад баярлсан ч гэрийнхэн нь тэр хоёр дуулзах боломж өгсөнгүй. Арга хэмжээ тарсны дараа Жунаг сургуулийн гадаа урамгүйхэн сууж байтал тэрнийг хайсан жүүхийч гүүгээд гараад ирлээ. Тэгээд Жуна тэрэнд авчирсан цэцгээ өгсөнд жүүхий баярлсандаа нулимс урсгаж эхэлнэ. Баяр хүргэе. Чиний шагаач зүгээр үү? Чи их мундаг тоглолоо. Надад маш их таалагдсан. Би их бэлдсэн болохоор намайг хүмүүс хүлээж байгаа түр орхиод гараад ирсэн. Нэрэ чиний өгсөн гэрэлт цох одоо ч надад байгаа шүү. Яг л над шиг эрүүл саруул байгаа. Энийг сонссон Жунагийн хөлн газарт хүрэхгүй баярлана. Ээжийнхээ энэхүү хайрын түүхийг жихээ тэмдэглэлийн дэвтрээс нь нэгнгэнгүй уншиж байлаа. Тэгээд тэр найзтайгаа утсаар ярьсны дагуу зургийн үтсгэлэнд тавлсан цагаасаа баг зэрэг хоцроод очно. Тэгсэн найз нь тэрнийг хоцорч ирнэгээд самминт оройн хоолоор мөрийдсэн байлаа. Энийг сонсоод хоцорсондоо жихээ битүүхэндээ харамснаа. Тэгэд тэд хамтдаа нэг жүжиг үзсний дараа жихээ найз дээрээ очиод би ингээд явлаа гэсэнд Сүгян битүүхэндээ баярлдаг. Ахаа жихээ явлаа гинэ. Хамт оройн хоол идэхгүй мө? Хоол идэнгээ саяын жүжигийн талаар ярилццгаая. Зүгээрээ манай жихээ бодлоо өөрчилдөг юм аа. Тэгээд жихээ самын ах хүн бүрд ийм сайн хандаад байдгүй. Чамайг миний найз болохоор л ингэж сайн хандаж байгаа юм шүү. Жихийг урамгүйхэн явж байтал самын ирээд би та хоёрт бэлэг авсан юм аа. Ядаж бэлгээ сонгоод аваад яв. Гэсэнд жихээ нэг бэлгийг нь сонголоо. Тэгсэн Сүгян ирээд надад наад хайрцагтай бэлэг чинь гоё санагдаад байна. Хоёулаа сольчи. Ингээд бэлгийг нь шүүрч аваад өөрийнхөө шидэж өгчхөд яваад өгнө. Гэртээ ирээд жихээ бэлгээ задлаад үзтэл дотор нь хийсэн ил загтал дотор тэнгисийн дээр жаргах нарны туяатай хамт чамайгаа би саналаа. Хаврын шүн сарны гэрэлтэй хамт чамайгаа би саналаа. Гэсэн нэг алдартай шүлгийн мөрүүдийг бичсэн байлаа. Жихээ сандраад найз руугаа утастаад энэ талаар хэлсэнд найз нь тэр бүхнийг өөрт нь бичсэн байна гэж бодоод баярлаад наад ил загтлаа маргааш надад авчираад өгөөрэй гэж хэллээ. Дараа нь жихээ самминыг найз Сүгянд нь үнэхээр сайн юм байна гэж бодоод дахиад тэр хоёртой уулзахгүй байхаар шийдлээ. Тэгээд тэр ээжийнхээ тэмдэглэлийг үргэлжлүүлээд уншиж эхэлнэ. Жуна урдын адил найз Тэсүгийнхээ өмнөөс жүүхий рүү загтал бидсээр байж. Нэг өдөр Тэсү Жунад хамтдаа бүжгийн сургалтанд явах санал тавилаа. Учир нь Тэсүгийн аав жүүхийгийн аав хоёр хүүхдүүдэд дотн суулгахын тулд хамтд нь бүжгийн дугуйланд бүртгүүлсэн байж.
Тэсүү Жуна Жүүхи хоёрыг бие биенээ таньдаг гэдгийг мэдэхгүй учраас юм бодлоггүй Жунаг дагуулж очоод Жүүхитэй танилцуулдаг. Мань хоёрыг найзууд гэдгийг мэдээгүй Жүүхи ч тэрнийг хараад гайхлаа. Жунатай хамт байх боломжтой болсондоо мань хүн баяртай байна. Жуна ч хэсэг хугацаанд ч болов тэрнтэй хамт байх болсондоо бас баяртай байлаа. Тэгээд тэд оройчин бүжиглж хөгжилдөцгөн. Жүүхи найзтайгаа ирсэн байсан учраас бүжгийн сургалтын дараа тэд дөрвөлээ гудамжаар алхацгаана. Жүүхигийн найз нь их яриасаг нүрэмгийн охин байна. Тэгээд хэсэг алгасны эцэст Тэсүү Жүүхийг хүргэж өгөхөөр явсан бол Жуна Жүүхигийн найзтай үлдлээ. Нөгөө охин Жунатай олон зүйл ярьсаар байсан ч мань хүний ухаан санаа шал өөр газарт. Тэгээд зүйлдэ Жуна тэр охиноос залгасандаа орхиод зүгтаачгана. Тэгээд Сим явсаар Жүүхигийн гэрийн гадаа очсонд Жүүхич тэрнийг хараад баярлсандаа тэрвэрч авдаг. Ээжийнхээ бичсэн энэ бүх тэмдэглэлийг уншсаар Жихэ хичээлээсээ хоцорчээ. Тэгээд тэрнийг ангидаа иртэл найз Сугён нь ирээд нөгөө ил захидлыг нэгсэнд Жихэч тэрэнд ил захидлыг нь гаргаж өгдөг. Хичээл тарсны дараа тэрнийг модондоор борооноос хорогдоод зогсож итэл Самынч тэнд нь гүүгээд ирлээ. Жихэ сандраа тэндээс явах гэтэл Самын тэрнийг зогсоогоод би чамайг хүргээд өгье. Яа, бас л галзуу армандаг хэсэг шүү. Маш их баярлалаа. Та бүр норчхож зүгээрээ угаасаа норх байсан юм чинь. Тэгвэл би орё доо. Саминтай хамт гүйсэндээ Жихэ баяртай байлаа. Гэвч номын сан хүрэх тэр зам Жихэд дэндүү богинохон санагдсанд битүүхэндээ гонигтай байна. Ингээд Жихэ ээжийнхээ тэмдэглэлийг үргэлжлүүлээд уншиж эхэллээ. Нэг өдөр Тэсүү Жуна хоёр талбай дээр жигсаалд зогсож байж. Олон цагаар зогссон учраас зарим оюутнууд газар дээрээ ухаан алдаж унж байлаа. Энэ үеэр Тэсүү өөртөө Жүүхигээс захиа ирэхгүй байгаа талаар хэлнэ. Би ганцхан охинд өөрийгөө зориулах хүн бишээ гэж хэлж байсныг санаж гинүү. Гэхдээ би Жүүхид жинхнээсээ сайн болчихсон юм шиг байна. Тэгээд Тэсүү өөрөө ч ухаан алдаж унлаа. Тэгээд хичээлийн дараа Тэсүү баглаа цэцэг бариад Жүүхигийн гэрийн гадаа ирээд тэрнийг хүлээж эхэлнэ. Тэрнийг ирсэнд Жүүхи гайхч байлаа. Тэгсэн Тэсүү сандраад би чамд сайн гэж хэлчихэд үнсэх гэснээ бантаа духан дээр нь үнсэд надад загтал бичээрэй гэж хэлчихэд яваад өглөө. Харин нөгөө талд Жүүхи Жуна хоёр бие биедээ улам татагцсаар. Гэвч Тэсүүг яах ёстойгоо Жүүхи мэдэхгүй байлаа. Тэсүүгээс болоод гониглаад байна уу? Тийм ээ. Тэсүү өөдгөө мохог. Гүй Тэсүү их сайн залуу. Харин тийм ээ. Тэсүү их сайн хүн болохоор л надад их өөдгөө санагдчихна. Тэр өөдгөө нөхөр чамаас загтал хүлээгээд л байгаа шүү. Бид хоёрт ер нь ямар ч найдвар байхгүй юм шиг байна. Хоёулаа юу ч хийж чадахгүй юм шиг байна. Бидгээ тэгж арай. Арга зам байх л ёстой. Үгүй хоёулаа юу ч хийж чадахгүй. Юу ч хийсэн илүү их завхаас цаашгүй. Арга нь олдж л таарна. Би цаашид чамтайч Тэсүүтэй ч уулзахгүй. Та хоёрын хинтэнч уулзахгүй байхаар шийдсэн. Тэгээ Жүүхи Тэсүү Жуна хоёроос хоёулангаас нь зугтаах болж. Арга барсан Жуна гэрийнхэн гадаа очиод сурсан зангаар гудамжны гэрлээд огсон ч тэр гарч ирсэнгүй. Тэгээд Жуна Жүүхигийн гэрийн гадаа нэг загтал үлдээгээд явлаа. Загталд Саммины бичсэн ил загталд бичээстэй байсан шиг тэнгисийн дээр жаргах нарны туяатай хамт чамайгаа би саналаа. Хаврын шүн сарны гэрэлтэй хамт чамайгаа би саналаа гэсэн шүлгийн мөрөд бичээстэй байж. Маргааш Жуна Жүүхидээ уулзах гэж борон дундуур тэрнийг Сим дагсаар гэрийнхэн гадаа гүйцэж ирсэн ч Жүүхи тэрэнд шүүхрээ өглөө. Энийг аваад гэртээ хар. Битгий нороод бай. Хоёулаа ингэж салж болохгүй. Ярилцъя л да. Юу ч өөрчлөгдөхгүй штэ. Ярилцаад ямар ч нэмэргүй. Намайг тавил да. Тэгээ Жүүхи гараа угц татаж аваад гэрлүүгээ гуйлаа. Гэвч хэсэг хугацааны дараа тэсэлгүй ирээд уйлан байж тэрний мөрийг налдаг. За sorry байж гараа. Борон та нарт гэлсний гоё юм хэлээд хий. Кино үзэх агшнаа next level болгоо. Месси бол 100% дээд зэргийн Жапонико сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк гэж байгаа. Төмсний чипс шиг хүнд биш. Хөнгөн шаржгансан өвөрмөц бүтэцтэй хамгийн гол нь галзуу гоё амттай. Борогийнхан тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно заяа.
Гэртээ сууж байхдаа ч кино театрт байгаа юм шиг л вайбыг мэдрэн гэд боддоо гаал зөвөз Бибику чикен зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтон хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлт. Ягд гэвэл чигэнмиг дуусгатал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдрэмж. За, тайлбараа үргэлжлүүлцгээе. Ингээд тэр хоёр эвлэрээд жүүхий дахиад Тэс рүү загтал бичиж эхэлнэ. Гэвч энэ удаад Тэс жүүхий рүү бичих загтлаа өөрөө бичиж явахаар шийдсэн байлаа. Тэрнээс гадна жүүхий бороонд норсноос болоод хатгаа аваад бэйн муудаж эмнэлэгт хэвтсэн гэдгийг Тэс мэдсэн байна. Тэм учраас очиж иргэнгээ оноо авна гэсэн бодолтой байлаа. Тэгсэн Жуна энэ талаар мэдээгүй байдаг. Тэгээд санаан зовсон тэр эмнэлэгт очисонд жүүхийж ирсэнд нь баярлдаг. Бэйн их муу ээ. Тийм ээ, муу аа. Уучлаарай. Надаас л боллоо. Би чамд сайнаас бусдаар тустай юм хийж өрөөсөж чадахгүй юм да. Чамд сайн чаддаг юм олон байгаа шүү дээ. Сайн бүжгэлж чаддаг. Би өөрсдийнхөө талаар Тэсүүд хэлнэ гэж бодож байгаа. Энэ нь хоёулаа дамар. Энэ үед өрөөнд нь Тэсүүгийн аав орж ирсэнд Сүнаа сандраад тэндээс бушуухан гарч явлаа. Тэгээд Жуна шууд Тэсүүдээр ирж уулзнаа. Хоёр гараа хатгадаа. Гүй ингээд чанга хатга. Тэгээд намайг цох. Би зүгээр байгаа хүн цохох дургүй. Аавда зодуулсаар гоо тийм болчихсон. Жүүхий бид хоёр нууцаар үерхэж байгаа. Өнгөрсөн 100 санамсаргүй танилцаад тэгээд надад зүйлтэй өгсөн. Тэсүү тоохгүй юм шиг дүр үзүүлээд хэд алгаснаа дахиад л хөл алдаад унчлаа. Тэр ягаад ч юм ойр ойрхон хүлэн нугараад унаад байдаг болчихч. Зүгээрээ чи харин над зүйлтэй аавд битгий харуулаарай. Тэгвэл аав галзуурна шүү. Аав над зүйлтийг чинь жүүхийд бэлгэлсэн. Тэгээд Тэсүү яваад өглөө. Бодлогын сургуулийн амралт эхлэхэд Жуна хөдөө явжээ. Гэсэн ч тэр хоёр тасралтгүй загтлаар харилцсаар. Бас өнгөрсөн хугацаанд Тэсүүгийн бүх загтлуудыг Жуна бичиж байсан гэдгийг жүүхий мэдсэн байж. Чи тийм юмыг яаж надаас нууж чадсан байна? Гэхдээ зүгээрээ би тэр загтлуудыг хаях гэж байсан. Харин одоо болоод дахин уншихдаа чамайгаа сандаг болсон. Бас Тэсүү надад нэг санал тавьсан. Хэрвээ чи над руу загтал бичихдээ дугтуун дээрээ Тэсүүгийн нэрийг биччихвэл манай гэрийнхэн Тэсүү бид хоёрыг бичиж байна гэж бодоод надад чөлөөтэй авчирч өгнө. Цанхороо хардаа. Тэгээд модны мөчөр салхинд найрж ивэл чиний хайртай хүн чинь чамайг ч бас хайрлж байна гэж бодоорой. Энд анхны цас орж байна. Анхны цаснаар хайртай хүнтэйгээ цасан дээгүүр өнгөрүүл аз жаргалтай амьдрна гэдэг. Даанч надад энэ загтлыг бичгээс өөр хийж чадах зүйл алгадаа. Би эмээг их рүү явах зөвшөөрөл аав ээжээс гуйж байгаа. Хэрвээ бүтчихвэл чамд телеграф бичиж мэдэгдэн шүү. Чих тавин сонсоорой. Тэгэд зүрхнийхээ цохилтыг сонсохдоо чамд хайртай хүн чинь чамайг ч бас хайрлж яваа гэж бодоорой. Нүдэн. Тэгэд урууланд чинь инээмсэглэл тодорч байгаа бол чиний хайртай хүн чинь чамайг ч бас хайрлаж байгаа гэсэн үг шүү. Өвлийн нэг өглөө жүүхий шуудан ороод Жуна руу телеграф илгээлээ. Жүүхий эмээг их рүү ирэх болсныг мэдээд Жуна хөлн газар хүрэхгүй баярлана. Тэгсэн гай болоод жүүхийг бичсэн нэг загтал Тэсүүгийн гэрэл рүү илгээгдсэн байж. Тэсүүгийн аав жүүхийг Жунатай үерхдэг болохыг мэдээд их хурлаа. Тэсүү ч аавда бүх хүннээ хэлж тэр хоёр бие биедээ үнэхээр хайртай болохоор би бууж өгсөн юм а. Би зүгээрээ. Гэхдээ наавн дэлбэртлээ хуурлаад бүсээ тайлж байгаа тэрнийг зодно. Учир нь жүүхий их хурлын гишүүний охин учраас Тэсүүгийн аав хүүгээ заавал тэрнтэй гэрэлүүлэхийг хүсэж байлаа. Тэгээд Тэсүүгийн аав жүүхийд саад болсноор жүүхий Жуна хоёр тэр амралтаар уулзах чадлагүй өнгөрнө. Бодлогын хичээл ороход Тэсүү Жунатай сууж байгаад бүсээ тайлж тэрэнд харууллаа. Энэ бол намайг байнга зоддог хэрэгсэл. Аав биш. Энэ зүйлэл намайг зодохыг хүсэж байгаа хэрэг. Тийм учраас энийг би яаж шийдэх вэ? Цаазаар ах уу? Яг зөв. Би бас тэгж бодож байна. Гэхдээ энийг удаанаар зовлонтойгоор ална. Өлсгөж ална. Эсвэл унтуулах юм өгнө. Боогод алчих уу? Сайхан санаа байна. Жуна, жүүхийг сайн харж хандарай. Маргааш нь оюутнууд гадаа жигсчээтэл Тэсүү худлагаасаа ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдлээ. Тэгээд гэрээсэллээ бичиж ингирээсээ зүүгээд өөрийгөө дүүжилж орхино. Азуулахад байдал нэг л с ิจ гтэй байгааг ойлгосон Жуна амжиж ирээд тэрний амийг аварлаа. Тэсүү, үхэж болохгүй шүү. Би тэр бүсээ алгасан болохоос өөрийгөө алгаж хэлээгүй штэ. Авш минь сэргээчтэй, битгий үхээчтэй. Тэсүү. Азуулахад Тэсүү амьд гарч чадлаа. Сэхэнд байсан тэрэн дээр ирсэн жүүхий дотогш орч чаддаггүй.
Тэрнийг өөдөнд уйлаа зогсож явахыг харсан Жуна тэрэн дээр очиод отогшоо орохыг ядгсан ч Жүүхий орж чадахгүй л байлаа. Тэс удахгүй сэргэнэ. Сэргэхэд нь хажууд нь чи байвал их баярлах бах. Энд намайг хүлээж байгаарай. Тэсүгийн хажууд уйлаад сууж байгаа Жүүхийг харсан Жунаж тэсэлгүй өөрөө уйлж эхэллээ. Тэгээ Жүүхийг хартал Жуна Жүүхигийн бэлгэлсэн зүйлтийг хаалганаас нь зүгээд явчихсан байдаг. Сандарсан Жүүхий Жунаг хайхаар гарсан ч цэргийн парадтай тараад тэрнийг олж чадсангүй. Ээжийнхээ энэ бүх тэмдэглэлийг уншсан Жихэ гадаа асгарч байгаа усан бороо гширтэж сургуулийнхаа кампус доторх нэг кофе шопод сууж байлаа. Тэгсэн Саммины өөр дээр нь очиж уулзсан тэр бороотой өдөр Саммин өөрөө шүхэртэй байсан ч Жихэг хараад тэрнтэй уулзахын тулд зориуд тэр кофе шопод шүхрээ үлдээгээд явсан болохыг Жихэ кофе шопын ажилтнаас олж мэддэг. Тэгээд Саммин өөртөө уулзахын тулд зориуд шүхэргүй ирээд борооноор хамт норсон болохыг мэдээд Жихэ их баярлана. Тэгээд үлдээсэн шүхрийг аваад энэ үнэхээр онцгой шүхэр юм байна. Би энийг тэрэнд өгчхөөд ирье гээд тэр шүхрийг аваад гараад явлаа. Самминтай уулзахаар гүйж явахдаа Жихэ баярлсандаа хөлн газар хүрэхгүй аз жаргалтай гүйж байлаа. Бас л романтик хэсэг шүү. Тэгээд гүйсээр Саммины бэлтгэлээ хийдэг театрт очино. Шүхэртэй байж яагаад ингэтлээ норчихсан юм бэ? Миний шүхэр биш болохоор би энийг чамд буцааж өгөх гэж ирлээ. Та дэлгүүрт үлдээсэн байсан шүү дээ. Тэгэхээр шүхэртэй мөртлөө норохыг хүссэн хүн ганцхан би биш байгаа зү. Хүлээгэж чи миний сэтгэлийг мэдсэн бололтой. Чамайг шүхэргүй гүйж яваг хараад би зориуд шүхрээ үлдээсэн юм а. Тэр өдөр ч бас чамд бэлэг өгөхийн тулд л Сугян та хоёрт бэлэг авсан. Би чамд сэтгэлээ илчлэхийг хүссэн ч зориг хүрэхгүйсэн юм а. Тэгвэл би дахиад ирж жүжигч нь үзнэ. За тэгээд Саммины удаан бэлдсэн жүжиг эхэллээ. Тэгсэн гол дүр тоглож байсан Сугян сэтгэлээ барьж дийлэлгүй Самминыг нэрээр нь дуудаад би танд хайртай гэж хэлээд уруул дээр нь үнсчихнэ. Энийг харсан үзэгчид гайхацгаана. Хөшиг хаагдсны дараа Саммин ууралсанд Сугян би жүжиглээгүй. Би танд үнэхээр хайртай учраас үнийг л хэлсэн. Бидний сэтгэлийн холбоо энэ муу жүжигээс илүү чухал үстэй. Гэсэн Саммин уурандаа Сугяныг түлхэж орхилоо. Тэгсэн Сугян шарандаа Самминыг алгадсанд Самминч буцаагаад алгадлаа. Хөшигний цаана бие биенээ чангаар алгадах чимээг сонсоод алга ташч байна гэж бодоод үзэгчидж алга ташцгаадаг. Тэрнээс хойш Саммин Сугяноос холбоогоо тасалж Жихэтэй үерхэх болж. Нэг өдөр тэднийг алхаж явтал нэг хөгшин дугуйтай зорлоо. Жүүхий юу? Би бишээ, охин нь үнэ. Жихэ чи ээжтэйгээ их адилхан юм. Би ээжийн чинь мөн ч олон захиаг зөөсөн дөө. Тийм үү? Баярлалаа өвөө. Тэгээ Жихэ ээжийнхээ тэмдэглэлийг дурсан саналаа. Солонгост цагийн байдал ороо бусгай болж оюутнууд дарангуйлагчийг түлхэж унахаар орон даяар жигсах болсон байж. Улмаар нэг удаа оюутнууд цагдаа нартай мөргөлдөх үеэр Жүүхий цагдаа нараас зугтаж явахдаа Тэсүүтэй саламсаргүй тааралддаг. Уулзалгүй удажээ. Тэгжээ. Чи Жунатай холбоотой байгаа юу? Тэгэд тэд Вьетнамын дайнд оролцохоор Суоноор дайрч өнгөрч байгаа цэргүүдийн галт тэрэг рүү очлоо. Тэгээ Жүүхий Жунаг олж цонхныхын цаана ирээд тэрнийг дуудсанд Жуна хүчээр нүрээ бурууллаа. Жуна, заавал эргэж ирээрэй. Заавал амьд эргэж ирнэ шүү. Жуна, хариулаач те. Жуна, заавал эргэж ирээрэй. Ингээ Жуна буруу харж суусаар галт тэрэг нь хөдлөхөд тэсэлгүй галт тэрэгнээсээ гарсанд Жүүхий тэрэнд зүйлтэй тайлж өгöd уйлсаар үлдлээ. Сэтгэл нь өмөрсөн Жуна Жүүхигийн зүйлтийг хүзүүндээ зүгээд цааш явдаг. Тэгээ Жуна болон тэрний нөхөд бүгдээрээ фронтод очиод ширүүн тулаанд орцгооно. Тулааны үеэр Жунагийн анги ноцтой хохирол амсаж, ухрах үеэр Жунаж бас цэргүүдтэйгээ хамт ухрлаа. Тэгсэн ухрах цамдаа зүйлтэй гээжгсэн болохоо мэдээд зүйлтэй авахар буцаад гүйдэг. Тэгээд эргэж ирээд зүйлтэй аваад буцаж гүйлээ. Зугтаж явахдаа тэр шархтсан нэгийгээ үрээд нисдэг тэргэнд ирсэн ч эцсийн мөчөд дэлбэрэлтэд өртөөд газар тундаг. Тэр цагаас хойш хэдэн жил өнгөрчээ. Жуна Дайнаас эсэмэнд ирсэн байлаа. Тэгээд нэг кафед Жүүхийтэй уулзна. Чи ерөөсөө өөрчлөгдөг байна. Яг л хуучных шигэ хөөрхөн байна. Гүй би их хөгшөрсөн. Чамд хэцүү байсан уу? Гайгүй дээ. Тэсүү сайн биз дээ. Сайн байгаа баха.
Яагаад тэр вэ? Та хоёр гэрлээгүй мүү? Харин би гэр бүлтэй болсон. Би сонссон. Хогон чамд ярих юм их байсан юм а. Гэхдээ ингээд уулзсан чинь юуд санддаг вэ? Тэнд төгөлдөр хуурын сүвнэр байна. Манайд бас нэг байгаа. Тэрийг харах бүрдээ чамайг санддаг. Тэгсэн Жунагийн хараад ярьж байсан зөвхт байсан сүвнэрийг нэг хөөр тийш наваачаа тавьчихсан байлаа. Жуна энийг нь мэдээгүй учраас тэр зүг рүү хараад яриад байдаг. Ингээд өөхөд тэрнийг хараагүй болсон гэдгийг ойлголоо. Харин Жуна энийг нуух гэж юу ч болоогүй юм шиг л жүж эхэлнэ. Хүүхэд байхдаж гинэн томоогүй ээжтэй. Жижиг хэмэн дээр баярлаад л жижиг хэмэн дээр уйлаад л би ямар харагдаж байна? Ирүүл харагдаж байна. Чамайг аз жаргалтай байгааг харах сайхан байна. Би яг одоо уйлж байна шүү дээ. Миний нулимсыг харахгүй байна уу? Хараагүй болсон гэдгээ яагаад надаас нуусан? Цаг орой болчихжээ. Би нэрээ нэг уулзалттай шүү дээ. Ингээд явъя да. Жуна сандарч иргээд гарах гэсэн ч замаа харалгүй бүдрээд унчнаа. Жоо хийж тэрэн дээр очиод татаж босголоо. Уучлаарай. Уг нь бараг төгс болсон юмсан. Би өчигдөр энд ирсэ. Би явуулна их бэлдсэн юм л та. Чи бараг л намайг хуурч чадлаа. Сайн жүжиглэлээ. Би чамд итгэх шахсан шүү. Нэрээ энэ зүйлтийг чамд авчрах гэж яваад амиа алдах шахсан шүү. Хэрэггүй. Энэ зүйлд чинийх. Жунаг дайнд явсны дараа Жохи Тэсүү хоёр гэрэлж 3 жилийн дараа жихээ мэндэлсэн байж. Тэгсэн нэг өдөр Жохиг охинтойгоо хамт голын ирэг дээр зогсож байтал тэрэн дээр Жунагийн найз нар савтай чандар барьсаар ирлээ. Жуна өөд болохоос өмнө өөрийнх нь чандрыг чамаар энэ голд цацуулаарай гэж хүссэн юм а. Жуна чамайг гэрэлсний дараа хүнтэй гэрэлж нэг хүүтэй болсон. Гэхдээ тэр ганцхан чамаар л энийг хийлгэхийг хүссэн юм. Жохи гашуудан ойллаа. Харин жихээ охин юу болоод байгааг ойлгохгүй ээжигээ харна. Би тэр өдөр харсан солонгыг ягаад ч юм бүдэг бодог санаад байдаг юм. Жохигийн ярьсан энэ түүхийг саммын сонсоод өөрийн эрэхгүй ойллаа. Тэрнийг яагаад уйлаад байгааг Жохи ойлгосонгүй. Тэгсэн саммын хүзүүнээс нэг зүйлд тайлж Жохид зүйлсэнд тэр нь ээжийнх нь Жунад бэлгэлсэн зүйлд байлаа. Тэгээд Жохи ойллаа. Учир нь саммын өөд болсон Жунагийн хүү байдаг. Тэгээд тэд хамтдаа алхасаар аав ээжийнхээ анх уулзаж байсан тэр модон гүүрэн дээр очиод зогсоход тэнд хаасайгүй гэрэлт цохнууд нисэж байлаа. Саммын нэг гэрэлт цох бариад Жохид өгсөнд Жохи тэр гэрэлт цохыг хараад их баярлнаа. Тэгээд саммын Жохиг үнснээр кино маань конец фильма. За, энд хүрээд энэ галзуу гайхалтай романтик киноны тайлбар маань дууслаа. Ээж аавынх нь хайр сэтгэл бүтсэнгүй, харин хүүхдүүдийнх нь хайр сэтгэл бүтээд л дуусж байгаа юм дгүү да. Гэгэн харин энэ өдөр та нартаа энэ галзуу гоё романтик киног ярьж өгсөндөө бороо баяртай байна. Тэгэд муу бороогийн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэдэгт бороо 100% итгэлтэй байна. Нэр 100% гэснээс манайхан энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэг Месси хамтран ажиллаа. Та нар маань кино үзэх агшна Месситэй next level болгоорой. Төмсний чипс шиг хүнд биш заяо. Хөнгөн шаржгансан өвөрмөц бүтэцтэй хамгийн гол нь галзуу гоё амттай гэж байгаа. Муу бороогийн тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно. Гэртээ сууж байхдаа кино театрт байгаа юм шиг vibe-ийг мэдрэн гэд боддоо галзуу биз. BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтоо хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлдээрэй. Яагаад гэвэл жигнэмиг дуусгахдаа жинхэнэ кино эхэлдэг. Месси. Та нар маань тэгээд саба драгуул саба адарсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Тэгээд сайхан харгаж байдаг юм шүү. Олдвол битгий алдаараа гэд бүх сайхан хосууддан аз жаргалын дээдийг хүссэн ёроо.